Хоёрдугаар хичээлээ эхлүүлцгээе. Өнөөдөр бид нар гадаад пассвортоо бүртгүүлнэ. Гадаад пассвортоо эхлээд зургийг аваад бэлтцсэн байх шаардлагатай. Сканерсэн байж болохгүй, хэтэрхий бүдүүг байж болохгүй, мөн тал байж болохгүй. Энэ зургийн дагуу гадаад пассвортоо аваад бэлтнэ. За одоо гадаад пассвортоо бүртгүүлнэ. За зураг хийж болно. Та өөртөө нэр өгж болно. Хувийн мэдээлэл рүүгээ орно. Personal information дээр дарах ёстой. Эцэн дээр код ирлээ. Next. Одоо амьдарч байгаа хаяг, гэр бүлийн мэдээлэл тэрэг юмнуудаа оруулж болно. Одоо хаан сурж байгаа мурж эднэрг бол оруулаад авах шаардлага байхгүй. Энэ хамгийн ихний энэ мэдээлэл гэдэг дээрээ дараад мэдээлэл бүртгүүлж гэсэн үг. Одоо энэ дээр пассвортных биччихвэл ер нь их зүгээр. Эрэгтэй, эмэгтэй, дээдлийнх нь эрэгтэй гэсэн ханц, доотлийнх нь эмэгтэй гэсэн ханц байгаа. Төрсөн он сар өдөр. Төрсөн он сараа таарууллаа. За энэ дээр арчуу. За энэ дээр утсаа нэмж болно. Надад бол өөр утсаа нэмэх шаардлагагүй. Энэ дээр мэйлээ. За мэйлээ бичээд өгчээ. Тэгээ за дараагийнх нь. За ингээд хувийн мэдээлэл болоо. Одоо доотлолт нь гадаад пассвортоо оруулнаа. Баталгаажуулах. За энэ дээр хамгийн анхаарах юм байгаа. Энэ бол яг хятад хүний мэдээлэл оруулах хэсэг байгаа. Энийг дээдлийн region дээр дараад та Монгол учраас Монголиагаа сонгоод өгнө. Монгол улсын гадаад пассворт. За энэ скан хэсэг дээр гадаад пассворт байгаа шүү дээ. Тэрийгээ select альбомноос сонгоод өгнө. За миний хувьд бол энэ дотор оруулаад тавьсан байгаа учраас энэ за ингээд автоматар татагдчихна. Та энийг гэхдээ шалгах ёстой. Нэрэн заримдаа зөрүүтэй орсон байгаад байдаг. Тэгэхээр нөгөө шилжүүлэг хийх үед нэрэн зөрүүтэй гарах гэд бас асуудал гараад байдаг шүү. Эднэрийг нэг шалгаж үзчихэд submit арчнаа. Энэ дээр нүрээ уншуулчихна. Одоо энэ дээр анивч эсвэл гэрэл байхгүй байна ч гэдэг юм алдаанууд нь гарч байгаа. За ингээд 24 цаг дотроо энэ заавал 24 цагийн дараа гэх буруу ташаа мэдээлэл байгаад байдаг. 24 цаг дотроо баталгаажнаа. Хэрвээ мэдээлэлээ үнэн зөв бүгэлсэн гадаад пассвортныхаа зургийг тал авсан байх юм бол энэ мэдээлэл нь хятад хүний мэдээлэл зөрөөд байдаг учраас гадаад пассвортаа томоор нь аваад мэдээлэлээ шалгаад саяны нэр ороход бас нэрээ зөв буруу байх юм бол засаад ингээд оруулсан байхад 24 цаг дотроо айгүй хурдан баталгаажчихдаг шүү. За ингээд мэдээлэл олбоод боллоо.